Сонсогч та гэр бүлийн радиогийн таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа, бодит кейсээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж, зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Даваагаас баасан гараг бүр 12 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион болон гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар хүрч байна. Өдрийн мэндийг үргэе. Гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион дээр суугаад харуулсан сонсож байгаа эрхэм сонсогч танд судалгаа 71 нэвтрүүлгийн цоошинхийн дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. За гэр бүлийн радиогийн 2 дугаар эфирийн хойморт гэр бүлийн радиогийн сэтгүүлч гэр бүл судлаач амарснаа гэр бүлийн радиогийн сэтгүүлч сэтгэл зүйч баясгаланаар судалгаа 71 нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг хүргэнэ. Баясагчтай өдрийн мэнд. За өдрийн мэнд хүргэе сонсогч танд энэ өдрийн мэнд. Тэгээ өнөөдөр Амраптерийн хувьд мөнгө аз жаргал хоёрын хамаарлын талаар одоо судлах гэж байна. Тэгээд маш аз жаргал гэж байна. Маш сонирхолтой сэдв. Тэгээд маш олон одоо өвөрмөц янз бүрийн ийм судалгаанууд тий хүмүүсийн амьдралд тохиолдсон кейсүүд олноороо байна. За тэгээд мэдээж судалгаа 71 нэвтрүүлэг маань 7 хэмжээд 1 огтол буюу судалгаатай, нотлогоотой, баримттай, их сурвалжтай танд бас хэрэг болохоц мэдээллүүдийг хуваалцаж байгаа. 9986 104 5 дугаар явц шуудаар нээлттэй байгаа бол бидэнтэй хамтран ажиллах бол 8866 104 5 дугаар явцаар холбогдоорой гэж урьж байна. За тэгээд мэдээж 104 5 84 5 долгионоор болон 3W1045 гэсэн захим хуудасаар за гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар яг одоо хүрж байна. За тэгээд мөнгө аз жаргалын түлхүүрээ гэж байна тий. Тэгэхээр ер нь мөнгө аз жаргалын түлхүүр яг мөн үү? Яг энэ тал дээр олон улсад болон Монгол улсад хийгдсэн судалгаанууд, үр дүн, дүгнэлтүүд яг ямар байдаг талаарх зүйлүүдийг өнөөдөр битээр хуваалцсан. Тэгээд үзэгчтэй, сонсогчтой бас өнөөдрийн дугаарыг хамтран бүтээлцэж үнэхээр мөнгө таны хувьд яг аз жаргал түлхүүр мөн үү? Яг дуун дээр гардагчлан. Мөнгийг та аз жаргалтай холбож хэрхэн яаж боддог вэ? Судалгаа бас юу хэлж байна? Судалгаанаас тунгааж байгаа зүйлүүд энэ талтай холбоотой сэтгэгдэл комментууд за мөн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх боломжтой шүү. За мөнгө аз жаргал авчирдгүү гэдэг асуулт бол сэтгэл судлал, эдийн засаг, нийгмийн ухаанд хамгийн их судлагдсан сэдвүүдийн нэг юм байна. Яг үнэ. За судалгаануудын ерөнхий дүгнэлтийг ингээд харах юм бол ядуур бол санхүүгийн дарамт багасах тусам аз жаргал нэмэгддэг гэжээ. За гэхдээ тодорхой төвшнөөс дээш мөнгөний нөлөө буурч эхэлдэг гэн сонирхолтой байна. Харин тийм. Яагаад вэ гэхээр аз жаргалт зөвхөн орлого биш. Үүнээс дагвар зөвхөн одоо орлого биш, мөнгө биш. Дагвар зөндөө олон зүйлүүд байж байна. Үүн дээр ороход харилцаа байна, эрүүл мэнд байна. За амьдралын утга учир үнцэн байна, аюулгүй байдал гэдэг. Эдгээр зүйлүүд аз жаргалд хүчтэй нөлөөлт юм байна. Тэгэхээр олон улсад хийгдсэн судалгаанууд, Монголд хийгдсэн судалгаанууд бол яг энэ зүйлүүдийг бол ингээд ярьж илээ. Тэгэд мөнгө өөрөө их хүчтэй шүү дээ. Мөнгө байхад одоо бүх юм байна гэж юм. Мөнгө байхад хүн хаашаа л бол хаашаа аялна гэж юм. Мөнгө байхад юу л бол юуг хийн гэж авч болно тий. Гэхдээ мөнгөөр худалдаж авч болохгүй зүйлүүд бас бий. Тэ? Тэгэхээр мөнгөөр бүтээж чадах зүйл байхад мөнгөөр бүтээж чадахгүй зүйл бас байна. Яг үнэ. Тэгэхээр энэ талтай хийгдсэн судалгаануудаас хоёулаа танилцуулъя тий. За тэгээ. За олон улсын судалгаанууд бол бүр маш олон байна. Тэгээ мөнгөөр худалдаж авсан хамгийн аз жаргалтай турсамж юу вэ? Тэ сонсогч танаас бас асуумаар байна. Мөнгөөр үнэхээр аз жаргалыг авч болох юм уу? За тэгээд олон улсын судалгаанаас хамгийн алдартай судалгаа нь юу вэ гэх юм бол нөгөө Нобелийн шагналт эрдэмтэн судлаачдын хийсэн 75,000 тий долларын $10 хүртэлх одоо жилийн орлого нь одоо хүртэл өсөхөд хүний өдөр тутмын аз жаргал нэмэгддэгэ гэсэн судалгаа Даниэл Kahneman гэдэг одоо Нобелийн шагналт Ангус Детоноор Америкийн нэгдсэн улсад бол энэ судалгааг хийсэн. 2010 онд хийсэн. Тий 2010 онд хийсэн байгаа. Тэгээ бүр алдарт $75,000 явна л гэсэн одоо нэртэйгээр судалгаагаа бол гаргасан. За тэгээд үүнээс ингээд аз жаргалын одоо орлого давчих юм бол тий гол нь аз жаргалын төвшин зогсонг байдалд ороод байна гэсэн дүгнэлт
дүгнэлтийг гаргасан ба маш юм сонирхолтой судалгаа байгаа тий. $75,000 жилд болох юм бол Америкчууд аз жаргалтай болоод байна тий. Гэсэн чинь давчингууд аз жаргалынхаа түвшин зогсон байдалд ороод байна. Энэ тэгэхээр саяын Амрагийн хэлжсэн тий нөгөө хүнд маш олон зүйл аз жаргал хэмжигддэг юм а гэдг нь харагдаад байгаа. Өөрөөр хэлэх юм бол суур хэрэгцээ хангагдсан бол илүү их мөнгө бол баяр баясгалаг нэмдгүүн байна. Хүн суур хэрэгцээ буюу нэг олон одоо Маслоугийн онолоор ингээд суур хэрэгцээ гардаг штэ тий. Тэрийг хангах юм бол мөнгө маань бас ингэж нэмэхгүй нэ гэдгийг гаргасан байна. За нөгөө судалгаа нь болохоор Пенсильвани их сургуулийн хийсэн 21 онд хийсэн хязгааргүй аз жаргал буюу эсрэг үзлийг одоо гаргасан байгаа даа. Энэ судлаач одоо Метеогийн хийсэн тусгай аппликейшн ашиглаад 23 он учраас арай юм дэвшилттэй байгаа дээ тий судалгааны хүртэл хүмүүсийн цаг тутамд мэдэрч байгаа сэтгэл хөдлөлийг хэмжсэн чинь аз жаргал $75,000 давсан ч гэсэн үргэлж өсөж байгааг тогтоосон байна. 10 он 23 оны ялгаатай байдлаас ингэж харагдаж байна тий. 10 онд бол хүмүүс $75,000 орлого жилд олж байхад хангалттай миний хэрэгцээ хангагдчихлаа гэж хэлсэн бол 23 онд бол энэ илүү л олж авах юм бол илүү аз жаргалтай байгаа гэсэн юм одоо өсөлт харагдсан байна. За 23 оны бас нэг шин судалгаа байгаад байгаа нь болохоор эрдэмтэд яг энэ дээр ингээд маргааныг шийдэхин тулд ингээд хамтраад судалгаа болоод үннийг нь олж тогтоосон байгаа даа. Тэгсэн чинь хүмүүсийн 80% нь болохоор мөнгө ихсэх тусам аз жаргал хязгааргүй нэмэгдэж байна гэж тий. За харин үлдсэн 20% нь болохоор сэтгэл зүйн хувьд аз жаргалгүй хүмүүсийн хувьд орлого нь $100,000 хүрсэн ч гэсэн аз жаргал нь огцом нэмэгдээд түүнээс дээш гарангууд сэтгэл гутрал бүр нөгөө гашуур ингээд унаад байна гэсэн олон улсын судалгаа байна. Тий, тэгээд энэ ч 21-ээс 23 онд хийгсэн энэ судалгаанд бол одоо 30,000 хүнийг хамруулсан байгаа. 30,000 хүнийг хамруулад тэгээд энэ хүмүүсийн нөхцөл байдлыг ингээ анзаархад аз жаргалгүй хүмүүсийн хувьд одоо мөнгөний төлөө нэг төвшөнд одоо саардгийг тогтоосон. Харин ихэнх хүмүүст орлого өсөх тусам түрүүний хэлсэн чинь нөгөө сэтгэл ханамж гэдэг зүйл нэмэгдэж байна гэдэг ийм дүгнэлтийг бол хийсэн байгаа. Тэгээд энэ чинээс дүгнэх ёстой хэлэх ёстой нэг чухал зүйл нь мөнгө бол яг аргагүй энэ амьдралыг авч явахад чухал хөшөөрөг гэдэг. Хэлгүй яах вэ? Байр, орон сууц, хаана амьдрах уу, ямар хэдэн метр квадраттай байранд эсвэл хашаанд гэрт амьдрах уу гэдгийг шийддэг. Хүмүүс чинь нэг одоо энэ дэлхий дээр нэг л удаа амьдрна гэж байгаа. Нэг л удаа амьдрахтаа нэг 5 тухтай, сэтгэл ханамжтай, сайхан байж байгаад амьдрахыг бүх хүн мөрөөдөж байгаа шүү дээ. Магадгүй гэрт байгаа хүн хашаанда байшин барихыг мөрөөдөж байгаа. Хашаа байшинтай хүмүүс магадгүй байранд орохыг мөрөөдөж байгаа. За байранд байгаа хүмүүс таун хаусыг мөрөөдөж байгаа. За таун хаустай хүмүүс бүр ингээл том юм мөрөөдөж байгаа шүү дээ. Хүний хэрэгцээ гэдэг чинь өөрөө хязгааргүй. Нөгөө нийгмийн хичээл дээр үздэг шүү дээ. Хүний хангагдаагүй хүслийг хэрэгцээ гинэ гэдэг. Хэрэгцээ бол хэзээ хангахдахгүй. Тэгэхээр ингээл таг гээл дараагийнхаа юмыг хүсэл мөрөөдөөл тэгэл яваад байдаг. Тэгэхээр нөгөө гэр бүлийн боловсрал гэдэг хичээл дээр гэр бүл төлөвлөлтийн талаар ордог аахгүй. Тэгээд тэн чинь орж яхад яригдчихсэн нэг чухал зүйл гэр бүл төлөвлөлтийн тулгын 3 чулууг ярьжсэн. За нэгдүгээр нь эрүүл мэнд төлөвлөлт. Хоёр дахь нь хүүхэд төлөвлөлт. Гурав дахь нь санхүү төлөвлөлт. Тэгээд санхүү гэдэг бол өрхийн эдийн засгаа хэрхэн яаж удирдах уу, өр ширгүү, хуримтлал үүсгэж хэрхэн яаж амьдрах уу, нөгөө өөртөө байгаа олж байгаа санхүүгөө зөв зохистой зарцуулах, амьдралдаа хүргэх энэ талын мэдлэгч нь өөрөө өнөө цагийнханд их чухал байна л да. Нэг ялангуяа одоо сүүлийн үед энэ инфляц өсөж байгаатай уялдаа холбоотойгоор ер нь бол нөгөө мөнгө гэдэг чинь цаас болчихж байгаа байхгүй. Тэгээд одоо Монголд нэг одоо 7 жилийн өмнө л гэхэд 5,000 төгрөг чинь ямар үнцэнтэй байваа. 5,000 төгрөг. Зөндөө юм авдаг гэсэн шүү дээ. Одоо 5,000 төгрөгөөр нэг ут боорцогч авч чадах хэрэггүй шүү дээ. 10,000 төгрөг баг үнцэнгүй болох төгч чинь. 10,000 одоо нэг ут боорцогч нь 9,000 8,000 гэж явж шүү дээ. Тэгэхээр 10,000 төгрөг хүртэл ингээд өнгөтөх гэж чинь. Тэгэхээр нөгөө Монголд мөнгөний ханш чангарч байгаатай холбоотойгоор ер нь бол ингээл нөгөө мөнгөтэй холбоотой, санхүүтэй холбоотой гэр бүлийн зөрчил, маргаанууд, асуудлууд, бэрхшээлүүд ингээд Монголд бол ингээд зөндөө байгаа нь ажиглагдаж байна л да тий. Тэгэхээр яг өөрийнхөө амьдралд мөнгийг үнэхээр аз жаргалын төлхөөр болгох гэж байгаа юм бол яг хэрхэн яаж тий
мөнгөө хэрхэн зарцуулах уу гэдэг чинь өөрөө чухал байна. Мэдээж Монгол улсад бол нөгөө цалингийн дундаж төвшин хэмжээ за тэгэл нэг хүн хэдэн ажил хийх боломжтой байдгүй гэх мэтчлэн ингээл баланс тэнцвэрийг ингээд харах юм бол Монголд бол ингээд хомигдмол واخгүй. Нэг байгууллагт ажиллах уу, хоёр байгууллагт ажиллах уу, эсвэл 3 4 байгууллагт ажиллах уу гэхээр ингээд хязгаарлагдмал. Тийм шүү дээ. Тэр хүн чинь бас өөрөө хязгаартай тий. Хязгаарлагдмал нөхцөл байдлыг давахын тулд та өөрөө хязгааргүй байх. Та өөртөө тохирсон энэ санхүүгийн эрхчлөөнд төрөх нөхцөл байдлыг үүсгэх хэмжээний скил ур чадвартай байхад хүрэж байгаа байхгүй. Хэрвээ танд скил ур чадвар байх юм бол цагийн зохицуулалт менежментийг хийгээд ямар ч байдлаар яаж энэ мөнгийг олох нөхцөл байдлыг үүсгэх гэдэг юм л да. За тэгтэл яг үнэ. Одоо төрийн байгууллагууд байна, хувийн байгууллагууд байна. Ямар ч байгууллагууд байсан гэсэн яг тэр хүний тэр ур чадвар скиллийг ашиглаад тэр хүнийг ингээд яг үнэлдэг үнэлэмжийн хувьд ингээд дор байгаа байхгүй. Тэгэхээр болж игэл яг энэ нөхцөл байдалд уялдуулаад таны мэрэгжилтэд хөрвөөд ажиллах ямар мэрэгжил байна? Хаяг хоршоод ажиллах. За нөгөө талаараа яг энэ мөнгийг үнэхээр аз жаргал болох гэж байгаа бол одоо судалгаанаас ингэж харагдаад байна шүү дээ. Мөнгө олох тусам аз жаргал нэмэгдэж байна гэж байна. Энэ бол үнэн. Яагаад вэ гэхээр хүн хэрэгцээг хангаж чадчихна гэдэг чинь гэр бүлдээ одоо адаглаад хүүхдүүддээ хүүхдийн баяраар бэлэг аваад өгөх агаар салхинд гарчих мөнгөтэй байна гэдэг чинь өөрөө гоё ихгүй. Тийм шүү дээ. Гэтэл ийм нөхцөл байдлыг биежүүлж чадахгүй олон хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүхнийг бодож аль болох нөгөө удирдах байгаа санхүүгийн удирдлага одоо зохицуултыг хэрхэн зөв хийх вэ? Танах ер нь яаж хийдэг вэ? Үзэгч танаас сонсогч танаас асууя тий. Тийм. Тэгээд мэдээж сая бол нөгөө олон улсын тэгээд за мөнгөний нөгөө инфляц үн ханшин боломжийн ард иргэдтэй бас өндөр цалин өгч чаддаг дэлхийн одоо судалгаануудыг ялсан тий. За манай Монголд бол асар ялгаатай байна. За тэгээд яг монголчуудын хувьд мөнгө болон аз жаргалын хамаарал нь нөгөө талдаа амьдралын чанар за тэгээд санхүүгийн аюулгүй байдалтай шууд холбогддог. Тэг яагаад тэгэхээр нөгөө мөнгө нь ханшин унаад байдаг, хүмүүсийнхэн цалин бага байгаад байдаг. Юун жилдээ $75,000 2010 онд хийжсэн Америкийн судалгаа тий. Харьцуулшгүй одоо 26 он гэхэд. За энэтэй холбоотой үндэсний статистикийн хороон дээр болохоор өрхийн нийгмийн эдийн засгийн судалгаа гаргасан байна. За мэдээж өрхийн одоо орлогын түвшин доогуур өрхүүдийн дунд стресс, гэр бүл салбалт, эрүүл мэндийн асуудал өндөр байгаа. Яг сая нөгөө Амрагийн хэлдэг 3 чухал зүйл гуруула байхгүй байгаа юм тий. За тэгээ Монголын нөхцөлд мөнгө бол одоо шууд тансаглал тэ аз жаргал ихээсээ илүүтэй эрүүл амьдрах, амьдралын одоо чанартай байх, тэ аюулгүй орчинд байх, чанартай боловсрол эзэмших, утаагүй хотод амьдрах, тав тухтай орон сууцнд амьдрах гэдэг энэ зүйлээр ингээд хэмжигдээд байгаа. Тэгэхээр одоо хүн өөрийнхөө нөгөө хэрэгцээтэй л тулгараад анхны хэрэгцээтэй л одоо тулгараад амьдраад байна гэсэн үг Монгол улсад. За тэгээ аз жаргалын эдийн засаг гэдэг юм ажиглалт хийсэн байна л да Монгол улсын хувьд. Тэнгүүт манай улсад болохоор дундаж давхаргын санхүүгийн докторгүй байдал нь зээлийн дарамт, инфляцийн өсөлт гэдэг те олон зүйлээрээ одоо эргээд нөгөө нэг ард иргэдэд хүмүүсийн сэтгэл төвшүүрийн гол их үүсвэр болоод байгаа. Тэгэхээр нөгөө аз жаргалтай амьдрна гэдэг маань тий үнэхээр байна уугүй юу? Орлого зөвхөн бидний хэрэглээг л хангаад хэрэглээний дундаа нөгөө нэг Маслогийн хэрэгцээний 5 шатлалын дээд шатлалт ч хүрэхгүй тий 1 2 дахь шатлалд яваад байх юм бол маргааштай бид нар нөгөө итгэх нөгөө аз жаргалтай байх гэдэг энэ монгол хүний аз жаргал өсөх боломж нь одоо таарахын байгаад байна гэсэн үг. За тэгээд энэтэй уялдаатайгаар аз жаргалын индекс гэдэг нөгөө дэлхийн тайлан гардаг байгаа тий 26 оны тайланд болохоор 147 одоо 147 улсын аз жаргалын одоо индексийг эренбэлэхэд манай Монгол улс за яг бас 77-д тий орцсон байгаад байгаа юм. За тэгээд аз жаргалын индексийг бас дэлхийн тайлан ийм 6 зүйлээр хэмжидгийн хамгийн чухал буюу нэгт орж байгаа зүйл нь нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр хэмждэг. Энэ болохоор нөгөө мөнгө санхүү тий тухайн улсын эдийн засгийн чадамж нь ямар байгаа, иргэдийн амжиргааны түвшин ямар байгаа гэдгийг бол илэрхийлдэг. Гэтэл яг энэ байдлаараа манай Монгол бол нэлээд доош нь татдаг. Тий тэгэхээр л ингээд судалгааг харахаар монголчуудын хувьд одоо мөнгө бол аз жаргалын хэмжүүр байх магадлалтай. Тий ийм одоо судалгааны тоо баримтууд гарч ирсэн байна. Тий. Тэгэхээр яг ингээд аз жаргалын индексээр тэргүүлж байгаа улс орнууд тэдний дотоодын нийт бүтээгдэхүүний хувь хэмжээ, тэнцээ байгаа цалингийн дундаж хэмжээ, амьдралын түвшин гэл ингээд ярих юм бол мэдээж Монголоос ингээд дэс өөр тэнгэр газар шиг л байгаа юм л та. Тэгээ зүгээр энэчнээс хэдийгээр одоо бид нэр ийм улсад амьдарч байгаа ч гэсэн ийм цалинтай, ийм нөхцөлтэй, ийм үнийн өсөлттэй
хоёр улсаас бүх юм нь хамааралтай, магадгүй хил хаавал хамаг одоо хамаг юм байхгүй болчихно гэж яг ийм хараат ийм нөхцөл байдалд байж байгаа хүмүүсийн хувьд би зүгээр боддог байхгүй. Үнэхээр та өөрийнхөө амьдралыг сайхан байлгыг гэвэл та болохгүй байгаа, бүтэхгүй байгаа зүйлүүдийг битгий хараа. Та өөрийнхөө хашаанд ч байсан, өөрийнхөө амьдарч байгаа орчинд ч байсан сайхан нөхцөл байдал, сайхан орчныг бүтээ, бий болгоо. Тэгэл одоо ерөнхийлөгч хөрөлсөхийн нөгөө мод тарих, тэр бум мод тарих хөтөлбөр гэл ингээл явсан шүү дээ. Магадгүй айл болгон хашаанда нэг 10 мод тарьцсан бол ингээл цэцэл зүлгээ тарьчихдаг тий. Хот чинь тэр чигээр гоё ногоо харагдах гэдэг байгаа байхгүй. Ногоон хот болох гэдэг байна. Тэгэхээр нөгөө мэдээж хүн болгон яг энэнд ач холбогдол өгөхгүй байна. Энэний үн цэнийг мэдэхгүй байна. Тэгээд зүгээр л нэг энгийн жишээ ярихад өнөөдөр бид нэг тийм гандцсан, хатцсан өвстэй байгальд ямар гоё юм бэ гэдээ амраа сууж идэггүй шүү дээ. Тийм шүү дээ. Бид нэг саглайсан гоё модны доор тий зүлгэн дээр хөвтөөд сайхан гүнзгий амьсгаа аваад ямар сайхан юм бэ л гэдэг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр танаа хашаа яг ямар байна? Танаа амьдарч байгаа орчин яг ямар байна? Энийг л ингээд бодоод үзэх хэрэгтэй байхгүй. Сайхан ингээд тэрэлж явлаа л да. Тэрэлжийн нөгөө уулнууд гэл ингээд нэг сайхан модтой гоё ингээд байгаад байгаа. За гэтэл тэнцээ үйл ажиллагаа эрхэлж байгаа бизнесийн нөгөө амралтын газрууд гэхэд бас нөгөө мод тарьсан байдал ингээд байхгүй. Тэгэл эхнэртэй ингээд яриад явж байгаа байхгүй. Үнэхээр сайхан аз жаргалтай хөссөн орчноо бүрдүүлэе гэвэл ингээд яг хүн өөрийнхөө сэтгэл зүй, санаа, оюун бодол бүх зүйлд нийцүүлээд яг ингээд тухтай орчноо бүрдүүлэхийн тулд та яаж болох вэ? Тэгээ мэдээж нөгөө Монголд зөндөө олон жишээнүүд байгаа шүү дээ. Хашаандаа сайхан амьдрий гээл, хашаага янзын гойд огчулсан нөхцөл байдлууд тий. Заавал одоо байранд амьдрах шаардлага алга байна. Цэвэр бохроо шийдсэн байранд амьдарч байгаа аашиг амьдарч гин. Хүүхдүүд гараад сайхан чөлөөтэй тоглолч гин. Байшинда чөлөөтэй ноцолч гин. Дээр доотлын айдал гэхгүй гээл тий. Зөндөө давуу талууд юмруудыг ярьж байгаа. Тэгээд орчин цагийн хүмүүсийн хувьд одоо нэг ялангуяа залуучуудын хувьд бол хамгийн том мөрөөдөл магадгүй байр, машин, гоё ажил гэдэг юм ярьж шин. Тэгтэл байр машин гоё ажлыг бий болгохын тулд нөгөө бэлэн юм дээр биш хүн тгээс нь авахуулаад үүсэх ёстой гэдэг энэ зарчимчин л өөрөө амьдралын хамгийн том хичээл юм байл л дээ. Тгээс нь авахуулаад өнөөдөр магадгүй хоосон хонж үз, магадгүй дараад галгүй дараад хонж үз амьдарч үтсэн тий. Энэ бүх нөхцөл байдал чинь түрээсийн хооронд амьдарч үз, хажуу өрөөнд амьдарч үз. Энэ бүх нөхцөл байдал чинь хүнд өөрийн гэсэн юмтай байх нь ямар чухал вэ гэдэг том хичээлийг заадаг гэдгийг би зүгээр ингээд хувийн амьдралаас хардаг. Тэгээ байгаа юмдаа сэтгэл хангалуун байна гэдэг чинь өөрөө тэр байхгүйдээ шаналж гомдохоос илүү бусдад атаархахаас илүү бусдын жишгт нийцэж амьдрахын тулд хичээхээс илүү хамгийн чухал зүйл байгаа байхгүй. Тэгэхээр энэ ч нөгөө нэг судалгаанаас ингээд харагдаж байгаа байхгүй. Санхүү хит их ингээд өксөх тусам нөгөө аз жаргалын индекс буурж байгаа юм. Яагаад гэхээр тэр хүмүүст ингээд санаа зовох зүйлүүд нь илүү их нэмэгдэж чинь гэж байгаа юм л да. Тэ нөгөө нэг компаниудаа яах уу, нөгөө нэг үнийн өсөлт яах уу, нөгөө нэг цалин мөнгө гээл тэ ард нь яригдж байгаа хитрхи их олох тусам стресс их байна. Цагийн өмсөл, өрсөлдөөн, харьцуулалт гээл нөгөө дагуулж болдог үр дагаврууд нь их мөнгөтэй баян болох тусам аз жаргал бас ингээд нэмэгддэг гэхээр үгүй байгаа. Нэг ялангуяа одоо нөгөө гэр бүлийн харилцаанд үүсдэг нөхцөл байдлууд, зөрчлүүд, асуудлууд гэдэг чинь өөрөө мөнгийг дагаад буурч идэг, мөнгийг дагаад зарим талдаа гажуудж идэг байгаа. Тэгэхээр нөгөө нэг хүмүүсийн хэлдэг үг гэдэг шүү дээ. Хэн байснаа санаа. Хичнээн их өндөр албан тушаалд хүрсэн ч гэсэн, хичнээн их хэрэг мэдлийн оргилд хүрсэн ч гэсэн, хичнээн их мөнгөтэй болсон ч гэсэн хэн байснаа сан, хэн байснаа бод. Хэн байхаа бас сонгох хэрэгтэй байгаад байна. Энэ ч нөөрэ чухал байгаа байхгүй. Тэгэл одоо нөгөө учир зүггүй их баяжингуудаа эхнэртэйгээ муухай харилцаж хэлдэг. Эхнэрээ сольдог. Тий, эхнэрээ сольдог асуудал. Одоо Монголын цээж баячдын хийж байгаа хамгийн том үйлдэлүүд л энэ байна шүү дээ, тий. Тэгэхээр мөнгө дагаж ухамсар доройтно гэдэг нэг айхтар үг байдаг. Тэгэхээр энийг л ерөөсөө хийхгүй тулд аль болох мөнгөтэй байсан, мөнгөгүй байсан энэ хоёр
биегээ харьцуулаад яг тэг голд нь байж сураарай. Хүн хിവэрэ үлдэнэ гэдэг Яг маш зөв, чухал байгаа шүү дээ. Тэгээд энэ аз жаргалын индексийн тайлан дээр болохоор мэдээж эдийн засаг тий аз жаргалд бол иргэдийн аз жаргалтай амьдрахад бол нөлөөлж байна. Тодорхой хэмжээгээр. Гэхдээ сая яг Амрагийн хэлсэн энэ зүйл онцгой байгаа байхгүй юу вэ гэхээр 24 оноос аз жаргалын тайлан дээр нөгөө бусдтай хуваалцах, бусдад анхаарал халамж тавих гэдэг энэ гоё одоо юуг оруулаад ирсэн байгаа үзүүлэлтийг өгөөмөр нинжин сэтгэл гээд тий яг энэ санаанд доор гарсан нэг зүйл нь болохоор нийгмийн харилцаа холбоо, бусдад туслах, хамтдаа хооллох, гэр бүлийн уур амьсгал, нийгмийн итгэлцэл гэдэг зүйлүүд бай. Энэ нь болохоор ерөнхийдөө иргэдийн аз жаргал бол эдийн засгийн одоо хүчин зүйлээс дутахгүйгээр нөлөөлж байна гэдгийг гаргасан байгаа. Мөнгөтэй байх уу, мөнгөгүй байх уу тий эсвэл харилцаа сайхан байх уу, хайртай хүмүүстэйгээ ойр дотно өрөвч нэмжин сэтгэлтэй байх уу гэдэг маань хүртэл аз жаргалд нөлөөлж байна гэж хэлээд байгаа. Тэгээ Маслогийн хэрэгцээний шатал байдаг тий одоо манайхан бол мэдж байгаа хамраас зургийг оруулаад гэх юм бол энд бол 5 хэрэгцээ гэж байгаа. Энэ болохоор санхүүгийн хэрэгцээний шатал байгаа. Нөгөөтгийг гаргаж байна. Тийм нөгөөх нь болохоор яг Маслогийн хэрэгцээний шатал байгаа. Энэ дээр болохоор бид нар нэг юм 5 хэрэгцээгээр ингэж амьдралыг үнэлдэг тий Масло ингээд үнэлээд мэдээж одоо нэгт бол орлого маш чухал байх хэрэгтэй. За тэгээ санхүүгийн аюулгүй байдал энэ маань юу вэ гэх юм бол за би нөгөөдгөө гаргаадахаа бие махбодын хэрэгцээ номер 1 тэгээд одоо эхэлж байгаа тий. За бие махбодын хэрэгцээ номер 1 гэдэг нь яагаад вэ гэх юм бол хүн нөгөө нэг ус, агаар, одоо хоол, хүнс, хувцс гэх тий аюулгүй байдал, орон гэр гэд эдгээр маань хангагдчих хэвээр. За хоёрдугаарт нь болохоор аюулгүй хэрэгцээ тий. Хүн аюулгүй байх юм бол ядаж нөгөө нэг сэтгэх, бодох бүх зүйл нь өөр болдог шүү дээ. Аюултай байх юм бол ерөөсөө би яаж аюулаас өөрийгөө хамгаалах вэ гэдгээл одоо боддог те. Тэгэхээр орон байр, санхүүгийн доктортой байдал, эрүүл мэнд, аюулгүй байх, тэр ажиллах орчин гэдэг дээр ингээд аюулгүй байдал ордог. За дараагийнх нь хэрэгцээ ингээд арай илүү өсөд хайрлагдах хэрэгцээ, хайрлуулах хэрэгцээ, харьяаллын хэрэгцээ гэж ярьдаг те. Энд болохоор нийгмийн харилцаа, хүний сэтгэл зүй, гэр бүл, найз нөхөд гэд хин нэгэнтэй харьяалагдах, хайрлагдах хэрэгцээ байгаад байгаа. Дараагийнх нь хэрэгцээ болохоор нөх хүндлүүлэх хэрэгцээ байна те. За энэ болохоор өөрийгөө үнэлэх, бусдаар хүндлүүлэх, өөртөө итгэлтэй байх хэрэгцээ ороод байна. За тэрний дараагийнх нь гэсэн чинь өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ гэдэг нөгөө хөгжлийн хэрэгцээр хүн айгүй олон зүйл санаа зовхоо байхаар би одоо хөгжих хэрэгтэй юм байна те. Би өсөх хэрэгтэй юм байна гэдэг энэ зүйл рүү орд юм байна. За тэгсэн чинь одоо нөгөө санхүүгийн Маслогийн хэрэгцээний онол дээр гараад санхүүгийн бас нөгөө нэг хэрэгцээний шатлалыг гаргаад ирсэн байна. Энэ дээр болохоор номер 1-т нь болохоор орлого байгаад байна тий. Орлого маань санхүүгийн аюулгүй хэрэгцээнд тоол хүнс орон байр гэдэг нөгөөдхөө ярьж байна. За тэгээд санхүүгийн аюулгүй байдал буюу гинтийн одоо болон болцочгүй үйл явдалд би бэлэн байх хэрэгтэй гэдгийг бол онцолж гаргаж ирсэн байна. Одоо юу гэдгийг те ямарваа нэг зүйлд орох юм бол доор хайлж одоо 3 сарын одоо миний амьдралын хэрэгцээ хангагдчих ёстой те энэ маань байх ёстой гэдэг энэ зүйл рүү бол орж ирж байна. За тэгээ дараагийнх нь болохоор хуримтлал тий. За тэгээ санхүүгийн эрх чөлөө. Хуримтлалтай болох хэрэгтэй тий. Хуримтлалаа би хөрөнгө оруулах уу эсвэл хадгалах уу гээл тий. За дараагийнх нь эрх чөлөөнд би хүрэх юм бол хүүхдийнхээ боловсрол тэтгэрийнхээ хадгаламжинд аялал зугаалах та одоо ингээд ад жаргалтай байх гой зүйлдээ бас юм хөрөнгө оруулах гэдэг тий. За тэрний дараагийнх нь өв үлдээх буюу тий. Одоо би хин нэгэнд хандив тусламж үзүүлье. Хин нэгэнд би хөрөнгө өв үлдээ гэдэг ийм шатлалын онолыг одоо Lemon Press гэдэг тэ судалгааны байгууллага маань гаргаж ирсэн байна. Ер нь бол санхүүгээ зөв удирдах зохион байгуулахын тулд хүн өөрөө сахилга баттай байх хэрэгтэй гэдгийг л маш олон одоо яг энэ талаар бичдэг, дагнадаг гадны болон дотны хүмүүс ингээл ярьж л байна л да. Одоо Монголд бол нөгөө мөнгөний битсэн хадгаламж өсгөөс эхэлнэ гэдэг номноос өсвөлээл олон улсад байдаг номнууд гэх юм бол ихэнх нь л зөв зохистойгоор зохион байгуулах, удирдах, хяналттай байх, хэрэгцээгүй зүйлд үрдэггүй байх, мөнгийг зөв удирдах, захиран зарцуулах гэдэг тухай ярьж байгаа юм л да. Тэгээд мөнгө аз жаргалд яаж нөлөөлдөг вэ гэдэг дээр сэтгэл судлаачид ерөнхийдөө нэг дараах 5 үндсэн механизмыг одоо гаргаж ирсэн байна. Нэгдүгээр санхүүгийн стрессийг бууруулах гэж байна. Яг үнэ тий. Өр төлбөр, хоол хүнс, байр, эмчилгээ зэрэг амийн хэрэгцээний айцыг мөнгө бол одоо ингээд багасгадаг. Мөнгөтэй байснаар эдгээр зүйлүүд шийдэгддэг учраас эдгээр зүйлүүд нь стрессийг, дарамтыг бууруулдаг гэдгийг хэлж байгаа. За хоёр дахь зүйл нь болохоор мөнгөтэй байснараа сонгох эрх чөлөө
улам тэлэгддэгэ гэдэг. За орлого өсгөөр дуртай ажиллаа хийх, амрах, хүүхдэд цаг гаргах, аюулгүй орчинд амьдрах боломж нэгддэг. Тэгэхээр нөгөө нэг хаана амьдрах уу, яах вэ гэх үг гэл түрүүний ярьдаг юмнууд ярьж штеп. За гурав дахь нь харьцуулалтын нөлөөг үүсгэдэг. За хүмүүс би бусдаас хэр байна гэдгээр аз жаргалгаа одоо хэмжих юм хандлагатай болдог. Тиймээс орлого өссөн ч гэсэн эргэн тойрных нь илүү баян байвал магадгүй аз жаргал өөртөө байгаа зүйлээ үнэлэхгүй байх юм мэдрэмж харьцуулалтын нөлөө явж эхэлдэг. За дөрөв дэх нэг зүйл нь болохоор hedonic adaptation буюу дасан зохицол гэдэг зүйлийг ярьж байгаа. Шинэ машин, өндөр цалин, том байр эхэндээ хүнд маш хүчтэй сэтгэл хөдлөл хансан мэдрэмжийг өгдөг бол хэсэг хугацааны дараа хэвийн зүйл байдаг зүйл юм байна гэдэг ийм мэдрэмжтэй байдаг. Тэгэхээр иймээс одоо материаллог өсөлт удаан хугацааны аз жаргалыг дангаараа хангадаггүй гэдгийг үгээр хэлээд байгаа. Тэгэхээр нөгөө сүүлд хэлсэнчлэн 5 дахь зүйл нь болохоор нөгөө бусдад туслах өгөөмөр байдал гэдэг бол одоо нөгөө олж байгаа мөнгөө хэрхэн яаж зарцуулж байгаа нөхцөл байдлыг яг энүүгээр ингээ гаргаж ирсэн юм байна л та. Тэгээ бусдад илүү тусалж байгаа хүмүүс нь тэнцэнээс баяр хөөргийг аз жаргалыг илүү их амссан гэдэг нөхцөл байдал бол эргээд л хүн зүгээр л ингээл өөрөө аваад өөрөө хийгээл өөрөө амьдраад байхдаа биш. Бусдыг баярлуулахад өөрөө аз жаргал гэдэг зүйл чинь ингээд давхар өсдөг юм байна. Тэгэхээр мөнгийг хэрхэн зарцуулж байгаа нь чухлаа гэдэг зүйлийг сэтгэл зүйчид, сэтгэл судлаачид энэ 5 зүйлийг бол онцлсан байдаг шүү. Аав ээжүүдийн хувьд одоо мөнгө олоод хүүхдүүдийн төлөө амьдрал, хүүхдүүдээ нэг сайн сургуульд оруулаад төлбөрийн төлчөөл тэнд нэг аз жаргалын даваар ялгарч идэг За хүүхдүүдээ магадгүй зүгээр энгийн чигээр ярихад баярлуулаад хамтдаа хоолнд ороод хүүхдүүдэд тэнд аз жаргалтай байхыг харахтаа ч гэсэн ахаал аз жаргалын даваар ялгардаг. Энэ болгонд юусол бид нарыг тэр мөнгө байгаа, тэр мөнгө хэрэгцээг хангаж байна. Гэхдээ эргээд хүн тэндээс яаж одоо аз жаргалтай байх ямар зүйлийг мэдрэх вэ гэдэг нь хүний сонголт байгаа гэдгийг бас хараад байна шүү дээ Тэгээд мөнгө бол мэдээж хүний амьдралд, хүний сэтгэл зүйд сайнаар муугаар хоёр янзаар нөлөөлөд байд юм байна. За энд бол 5 одоо онцгой зүйлийг сэтгэл судлаачид гаргасан байна. За тэгсэн чинь нөгөө сөрөг нөлөөнүүд нь юу вэ гэсэн чинь түрүүнд амраагийн хэлдэг дээр дасан зохицол гэх хүн илүү их мөнгө олоод илүү их одоо амьдрал эрхтс маань нөгөө хурдан дасаад юу гэдгийг хэрэглээ өсөөд хүлээлт илүү томорчдаг Иннээс илүү л амьдрах хэвээр. Иннээс ингэх хэвээр хэрэглээ өсөөл иннээс илүүг л авах хэвээр. Ийм бренди юм авах хэрэгтэй. Ийм зүйлийг одоо босгох хэрэгтэй гэл ингээл шундгийн байна л да баян болгоцсмаа. Одоо илүү ингээл мөнгийг илүү ихээр хүсэл илүү их уралдаанд ордог гинэ. Тэгэхээр л улам ийм стресст ороод төгшөөрт ороод сандраал За нөгөө нэг зүйл нь болохоор харилцааны хувьд түрүүнд хэлжсэн мөнгөтэй болохоор л нөгөө хүн дээр л үүсдэг. Мөнгөтэй болохоор л би олж байгаа, би чадж байгаа, би энд эзэн нь би одоо энэ болгоныг хангаж өгж байгаа гэдэг нэг тийм одоо юу гэдгийг хүнээ байх, эвдрэх гэдэг нэг тийм зүйл рүү ордог Тэгэл гэр бүлийн хувьд, хайртай хүмүүсийн хувьд, найз нөхдийн хувьд, ажил амьдралын хувьд одоо харилцаа маш ихээр эвдэрдэг байх нь. Хүний амьдрал гэтэл ерөнхийдөө нийгмийн одоо амьд харилцаа буюу хайртай хүмүүстэйгээ илүү ойр дотн сайн сайхан амьдрахад одоо зориулагдаад байдаг штэ. Тэгээ мөнгнөөс болоод одоо гинт баяжсан одоо тийм түүхүүд байдаг Тэрнээс болоод амьдралд нь одоо эмгэнэлтэй түүхүүд одоо ирсэн зүйл байдаг. Нөө лотерейны хараал гэж ярьдаг Нөө лотерейнаас маш их хэмжээний 315 15 сая ам доллар хоцсон гэдэг чинь 2002 онд. Тэгээд тэрнээс болоод нөгөө залуу мэдээж ингээд сүмд мөнгө хандвалсан байгаа, сайн үйлс хийсэн байгаа. Гэхдээ амьдралд нь маш олон эмгэнэлтэй зүйл ирсэн юу вэ гэх юм бол ач охин нь харт амхинд ороод нас орсон гэр бүлийнх нь хүн салаад явсан, өөрөө маш их одоо сүлд нь ядуураад архинд ороод донтсон. Тэгээд тэр залуу сүлдээ хэлэхдээ би ерөөсөө тэр лотерейг сугалдаггүй байсан тэр мөнгийг хождггүй байсан ингээд. Тэгэхээр мөнгө гэдэг зүйл хүний амьдралыг яаж удирдах болох юм тэр хүн хэрхэн яаж зохицуулж болох юм гэдгийг одоо энэчнээс харж байгаа юм л та. За дараагийнх нь болохоор нөгөө цалингаа хасаад ажилчдаа жаргалтай болгосон захирал гэдэг бас юм гоё кейс байгаад байгаа. Тэр кейс юу байсан бэ гэсэн чинь мөнгөөр аз жаргалыг одоо бүтээн байгуулж болдгийг одоо харуулсан. Кредит картны одоо гүйлгээний компани захирал Dan Price гэдэг энэ хүний кейс байгаа. Энэ хүн болохоор 15 онд өөрийнхөө жилийн 1 сая $1 цалин 90% хассан байгаа. За тэгээд 90% хасангууд хасаад 70 мянган одоо доллар болгосон байгаа.
70,000 гэдэг чи одоо тухайн үеийнхаар бол бас их мөнгө тий. За тэгээд компаниасаа олсон тэр ашгаараа өөрийнхөө бүх 120 ажилтны хамгийн доод цалин жилийн 70,000 ам доллар болгосон байгаа даа. Тухайн үед 15 онд. Тэгээд Монгол мөнгөөр бол 16-аас 17 сая төгрөгтэй тэмцэх хэмжээний одоо ийм одоо болгож өсгсөн гэсэн үг. Тэгээд Даниэл Kahnemani хийсэн байгаа 75,000 долларын судалгааг уншаад энэ шийдвэрийг гаргасан гэж байгаа. Тэгэхээр судалгаа хүмүүсийн амьдралд ямар байдлаар эргээр нөлөөлж болох нь тий зөвхөн өөрөө л би одоо иддэг уудаг илүү өндөр хэмжээний бай гэхээс илүүтэй одоо 120 ажилтныхаа амьдралыг одоо шийдэж тий аз жаргалын одоо төвшинг нь одоо мөнгө санхүүгээр тодорхой хэмжээнд өсгөж чадсан гоё кейс байна. Магадгүй тэр ажилчдын хувьд бол одоо удирдлагатаа дарагтаа одоо хизээч мартахааргүй баярлах хизээч одоо тэр байгууллагт одоо ингээд ажлын тэнцэнээс явах тийм хүсэлгүй болох тийм мэдрэмжийг авч байгаа байхгүй тий. Тэгээд ер нь бол ямар ч нөхцөл байдалд хүн өөрөө өөрийнхөө санхүүг удирдан зохион байгуулна гэдэг чинь л хамгийн чухал болчиход байгаа юм л та. Тэгээд орчин үед бол одоо мөнгө санхүүгээ өсгөхийн тулд нөгөө бет мөрөйтэй тоглоом гэдэг зүйл рүү хит их автах чиг хандлага за үүнээс үүдээд байснаа алдах байхгүй болох юм нөхцөл байдлууд гэл ингээл гадуур зөндөө байна л да. Яг энэ асуудал бол одоо орчин цагийн Монголд бол Монголын залуучуудад Монгол гэр бүлүүдэд энэ мөрөйтэй тоглоом бетний асуудал энэний цаана юу явж байгаа юм? Нөгөө нэг богино хугацаанд мөнгөө их өсгий гэсэн нэгийг 3 болгоод авчи 5 болгоод авчи гэсэн хүслүүд явж шít. Гэхдээ би танд хэлье. Мөнгийг тэгж олохгүй. Тэр бетний чинь ард хохирж байгаа маш олон хүмүүс байгаа. Танаар зогсохгүй. Нэг хүн хожиж магадгүй 100 хүн хохирдог ийм нөхцөл байдал, ийм зүйлээс та тэрийг олсон ч гэсэн тэр чинь юм болохгүй. Тэгэхээр болж өгвөл шударгаар хөдөлмөрл, сайн ажил, өөрийнхөө ур чадвар, скиллийг нэмэгдүүл, улмаар өөрөө олон талт байдлаар санхүүгийн үүсвэрүүдийг бий болгох. Энэ чинь л өөрөө таны амьдралд хэрэгтэй хамгийн чухал зүйл. Тэрнээс биш буруу аргаар ямар нэгэн байдлаар богино хугацаанд мөнгө чинь хөрөнгө чинь гэдэг ойлголтыг зогсоо. Та амьдралын тэг цэгийг мэдэхгүйгээр дээшээ гараад их мөнгөтэй болох юм бол та үнэхээр эвдэрнэ. Нөгөө нэг түрүүний хэлсэнчлэн мөнгө дагаж ухамсар доройтно гэдэг үгийн жишээгээр. Харин та тэг гэдэг амьдралыг мэдчих юм бол тэгээс тэр дээд зэгт хүрж болдог гэдэг зарчмыг мэдчих юм бол эн чинь өөрөө эргээд таны хүүхдэд таны эргэн тойронд байгаа бүх хүмүүст маш сайн нөлөөллийг бий болгоно. Энэ хамгийн зөв зам шүү. Тэгээд тэр бомтон болсон ээж гээд ном гарсан байсан шүү дээ. Монгол тийм ээ. Тэгээд ер нь бол ямар ч удирдлагыг та үүсгэж болох ч гэсэн хамгийн зөв зохион байгуулалттай удирдлага юу вэ гэхээр санхүүгийн хувьд миний амьдралдаа баримталдаг зүйл бол хэрэггүй зүйлд мөнгө зарахгүй байх. Өргөө зардлыг хязгаарч үтгий гарга. Энэ бол өөрөө одоо санхүүг хэмнэхэд хүргэдэг маш чухал зүйлүүд. За эхнэр хөвтөрийн хувьд бол ингээл ярилцж байгаа л олж байгаа хэдэн зүйлээ хэрхэн зарцуулах уу яах вэ гэхүү гэл нөө өрхийдийн засаг дээр чанга тооцоотой байхыг хүсдэг. Хин энийхээ банкны нууцуг бүх юмыг мэддэг, хинд хідэн төгрөг орж ирдгүү, юунд зарцуулдгүү нөгөө хяналттай байдаг учраас өрхийн төсөв нэг байдаг учраас харьцангуй гайг байдаг. За гадуур ингээд янз бүрийн нөхцөл байдлуудыг сонсож байхад харж байхад хүмүүстэй уулзж байхад нөө санхүү нь хэдийг олдоггүй. Санхүүгийн хувьд хоёр тусдаа шилэн биш. За санхүүгээс үүдэлтэйгээр гэр бүлийн зөрчил маргаан дийлдэхэ байтсан. За нөгөө санхүүгийнхаа нөхцөл байдлыг зөв өдөрдөн зохион байгуулж чадахгүй, зугаад сэнгэлд маш их үрдэг. Эргээд нөгөө хүүхдүүдийн боловсрол яг өөрийнхөө үндсэн суурь юмнуудыг алдсан байхаас өсвөлэл санхүүгийн бодлого төлөвлөлт зохицуулалтгүй байдлууд эргээд гэр бүлийн амьдралд хосын харилцааны зөрчилд хэрхэн яаж нөлөөлж болдог вэ гэдэг энэ нөхцөл байдлуудыг ингээ харж ирсэн. Тэгэхээр болж өгвөл нөгөө аз жаргалыг нэмэгдүүлдэг хүчин зүйл чинь өөрөө юу вэ гэхээр там мөнгө биш гэдэг байгаа шүү дээ. Гэр бүлийн холбоо, доктортой орлого, за хамгийн чухал нь эрүүл мэндийн асуудал. За ирээдүйд хүүхдүүд чинь баталгаатай байх. За нийгмийн харилцаанд та өөрөө сэтгэл ханамжтай байх. Эдгээр зүйлүүд бол нөгөө аз жаргалыг нэмэгдүүлээд байгаа байхгүй. Дан ганц мөнгө биш. Тэгэхээр дан ганц мөнгө олоод л бүх зүйл болчихно гэж битгий бод. Эдгээр зүйлүүдийг доктортой авч яв.
та доктортой бай гэвэл юуны төрөнд эрүүл мэндэ бод. Өнөөдөр харамсалтай жишээ төгөд байгаа шүү дээ. Мөнгө олохын төлөө бие хайр найргүй үрчээд эрүүл мэндээрээ одоо тэр бүхнийг бий болгочоод эргээд нөгөө нэг олсон мөнгөө эрүүл мэндэд зарцуулахын тулд тэрнээсээ их зарцуулж байгаа тохиолдлууд байгаа. Тэгэхээр мөнгө богино хугацаанд олно гэж тий бодоо. Нөгөө энэ ч байгаачлан доктортой орлого. Энэ бүхэн чинь их чухлаа. За тэгээд хамгийн чухал нөгөө гэр бүлийн холбоо. Гэр бүлийн холбоо өөрөө бат бэх байгаад ирэхийн цагт энэ бол өөрөө үнэхээр их чухал л та. Одоо зарим нэг жишээ түүх одоо Монголын нийгэмд байдаг ихэнх тохиолдлууд, кейсүүд энэ бүхнийг ингээ харж байхад яадаг вэ гэхээр гэр бүлийн харилцааны маргаан зөрчил чинь өөрөө мөнгийг маш их үрхэд нөлөөлж байна гэдэг зүйл. Стресслээ уула. Хаалгаас авч гарч ирээд нөгөө нэг стрессээ бууруулахын тулд пабд юм уу, бар юм уу, мөнгө төлөөд тэрийг дарах гэж үзлээ. Маргааш нь нөгөө нэг стресстэй байдал таалагдах юм. Мэдээж тэгж арх ууж тодорхой хэмжээнд нэг сайхан дофамин ялгаруулаад сайхан байгаа боловч маргааш нь санхүүгийн хувьд маш их зардлыг гаргацсан. Нөгөө нэг стресс бухимдал асуудал нь шийдэгдээгүй хэвээрээ. Ахаад л санхүүг ингээ хасах руу н оруулсан ийм нөхцөл байдлууд ингээл байж байгаа. За нэг ялангуяа гэр бүлийн орчинд байдаг түгээмэл тохиолддог кейсүүд нь юу вэ гэхээр ууртаа үедээ юм эвддэг тохиолдлууд. Нөгөө нэг зурагтай хаглаа хийдэг, нөгөө нэг үнтэй утсаа саваа хийдэг, гэрийнхээ эд хогшлыг эвдчихдэг. Энэ бүх нөхцөл байдлууд чи эргээд нөгөө нэг санхүүгийн нөхцөл байдалд уяа учруулж байгаа. Тэгдэг штэ. Тэгэхээр хор хохирлоо нөгөө нэг гэр бүлийн холбоо, доктортой байдал, аз жаргалтай байдал гэдэг чинь асуудал багтай хосууд адаглаад л юм авдаггүй. Адаглаад л гарж уугаал, стресстэй л олж байгаа хэдэн төгрөгөөс өмслээд байхгүй. Яг үнэ. Тэгэхээр гэр бүлийн доктортой холбоо гэдэг чинь аз жаргалыг нэмэгдүүлдэг чухал зүйл нэ. За дээрэс нь төрөний хэлсэнчлэн өнөөдөр бид нар яах гэж амьдарч байгаа вэ гэхээр үр хүүхдээ хүний дайтай хүн болох гэж амьдарч байгаа. Үр хүүхдээ чанартай боловсрал мэдлэгийг үр хүүхдээ хүний дайтай хүн болгоё гэвэл өнөөдөр таны хийх ёстой, аав ээжүүдийн хийх ёстой хамгийн чухал зүйл нь нөгөө нэг санхүүгийн хувьд бэлэн байх. Өнөөдөр нэг хөрөнгө оруулалт гэж байна. Өнөөдөр хүүхдүүд 1-р анги юм чинь за тэр сургалтын төлбөр яах вэ, ийх үү гэл монголчууд энэ тал дээр бол их назгаа штэ. Яг тогтсон бодлого төлөвлөгөө байхгүй. Тэгээ яг цаг нь тулангуут маш их хэмжээний өндөр хүүтэй зээл авдаг. Тэгээд энэ зээлэндээ дарлуулдаг. Нөгөө нэг авсан мөнгөө 2-3 нугуулах хэрэгтэй болдог. Тэгэхээр нөгөө нэг анханасаа санхүүгийн бодлого төлөвлөлтийг зөв зохион байгуулна гэдэг чинь өөрөө гэр бүлийн амьдралд аз жаргал нэмдэг хамгийн чухал зүйл нь шүү гэдгийг би төгсгөлд нь хэлье. За та төгсгөлд нь хэлэх зүйл. Төгсгөл нь нэг ийм зүйл байна. Дэлхийн баян хүмүүс үнэхээр аз жаргалтай амьдраад байгаа мó гэх тээ. Illinois их сургуулийн сэтгэл судлалын доктор Эдинер хийсэн байгаа. Forbes 400 гэх сэтгүүлдэр ингээд жагсаалт гардаг тий. Багцсан одоо яг тэр бомтнуудын аз жаргалын хэмжүүрийг гаргасан байна. Тэгсэн чинь үр дүнд нь болохоор дэлхийн хамгийн том тэр бомтнуудын аз жаргалын түвшин нь зүүн Африкийн малчин Маса омгийнхан гэж ярьдаг тий. Маса омгийнхан эсвэл одоо Гренландын одоо эскүүд гэж ярьдаг анчтын аз жаргалын түвшнээс ялгүй илүү буюу баг ижлэхэн гарсан. Тэгээд баян хүмүүсээс таны амьдрал яг юу хамгийн их аз жаргалтай болгоод байна вэ гэж асуусан чинь тэд нар мөнгө, үнэтэй машин, маш том орд харш гэхээсээ илүүтэй одоо хангалттай баян хүмүүсийн аз жаргалын их үүсвэр нь болохоор өөрийнхөө дуртай зүйлийг хийх эрхчлөө. Тэ гэр бүлийн халуун дулаан уур амьсгал одоо амжилтын мэдрэмж те би ямарваа нэг зүйлийг хийгээд амжилттай хийцэн бол тэрэндээ аз жаргалтай байх энэ мэдрэмж байгаад исэн байна. Тэгэхээр түрүүнд хэлдэг тэр одоо үр хүүхэд гэр бүлдээ хөрөнгө оруулалт хийх гээд те хамгийн ихэнд би нэг хоёр асуултыг асуусан байгаа даа. Та ямар зүйлийг хийхээрээ аз жаргалтай болдог вэ те аз жаргалын тэр дурсамж танд орж ирдэг вэ гэхээр одоо яалтчгүй бид нар орлого олох дараа нь одоо эрсдэл буюу аюулгүй доктортой байх дараа нь хуримтлал үүсгэх дараа нь санхүүгийн эрх чөлөөнд хүрэх дараа нь өв үлдээх гээд энэ онцгой зүйл маань зүгээр юм утга учиргүйгээр бүтээд бий болоод те та энэ хэмжээнд мөнгө олоорой гэсэн утга учиртай зүйл биш байх нь байна те бид нар амьдралдаа одоо үр хүүхдтэй боловсролд нь ямар нэг сайн зүйл хөрөнгө оруулалт хийчихвэл аз жаргалтай болдог шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол өөрийнхөө болон үр хүүхд хайртай хүмүүсийн боловсролын одоо те хөрөнгө оруулалт хийхтэй бол үнэхээр жаргалтай байдаг. За тэгээд энэ хүргээд өндөрлөе. За тэгээ судалгаа 71 нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг гэр бүлийн радиогийн сэтгүүлч гэр бүл судлаач Амарсанаа, гэр бүлийн радиогийн сэтгүүлч сэтгэл зүйч Баясгалан нар гэр бүлийн радиогийн 2 дугаар студиэс танд хүргэлээ. За тэгээд үргэлжлүүлээ та гэр бүлийн радио 104.5-ын гэрэлтэн эмэгтэйчүүдийнхээ хөтөлбөртэй хамт байгаарэ. За баяр таа.
Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа, бодит тестээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж, зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Даваагаас баасан гараг бүр 12 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион болон гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар хүрч байна.